Тэрэ дарах санаатай. Тэгээд үлдснийн далд хийчихнэ. Тэгэхгүй бол үржих нь. Тусалж байгаад чинь гялалаа охин минь. Тэтгэврээс тэтгэврийн хооронд амьдрна гэж ёстой алгаа. Тийм ээ. За, Хуурамч доллар байна штий. юу? Яалаа гинэ? Энэ чинь хуурамч доллар байна. Ойлгож гин үү? Бурхан минь. Гүй чи юугаа ярина вэ? Наадхыг чинь охин минь явуулсан юм шүү дээ. Хайхаж байгааг чинь ойлгож байна. Гэхдээ та ийм доллар солиулж болохгүй. Хуулийн дагуу бол энэ чинь гэмт хэрэг. Би хамгаалтын албыг бас цагдаа дуудаж акт бичих ёстой. Охин минь. Гүй чи юугаа яриад байна? Тэгээд би За яах вэ? Би танд туслая. Юу ч болоогүй амлая. Айвуу тайвуу иргэдэг юм шүү. Тэгээд хаалга руу яв. Харуулын хажуугаар тайван явж гараарай. Тэг чадах юм бол бүх юм сайхан болно. Би ямар ч акт бичгээ байлаа. ойлголоо. За яв да яв. Тэгээ. Таны бүх юм сайхан болно. Та нэг энийг харчихгүй юу? Яриад байгаа маань энэ л дээ. Банкны үзүүлэлтүүдийг энд тусгасан байгаа та хардаа. Өдрийн мэнд. Сайн байна уу? Чи энд юу хийж байна? Удаагүй үсгүй гэж. За сайн уу. Бүгдээрээ сайн байцгаана уу? Сууцгаач. Явалгаан уу? Так. Айл хэдийн ажилд орж байгаа шидэ. Олон юм яриад яах вэ? Реклам сурталчилгааны алба таруухан ажиллаж байгааг бүгдээ мэдэх байна. Тэгээд л өөрчлөлт хийхээс өөр аргагүй боллоо. За танилцгаа. Манай багийн шинэ гишүүн Надежда Грушина. Анд хөхд болцоож хэлж ярих юм байвал ярьж байна. Энэ хүн маркетинг албаны олон нийтэд харилцах албанд ажиллах болно. Алга дашаачтай нөхдөд. Баярлаа. Тун та тавь. Соос. За тэгэхээр ханд нэг тулцгаано. Арай нэг маркетинг албанд ажиллаж эхлэх нь шүү дээ. Олон нийтэд харилцаад байж тээ. Баярлаа. Гинтийн санаандгүй баяр биш ээ гэж найдаа. Надежда гар хоосон ирээгүй лав. Цоошин сонирхолтой саналтай ирсэн байх. Тамара Антоновна болно. Болно. Энэ тухай яриад. Би танаас талдуур ганц ч асуудал шийдэж байгаагүй шүү дээ. Надежда Антоновнагийн тухайд манай хэлтсэн ажил хэргийг мэдж аваасаа гэсэн тэл ирсэн. Та бүхэнтэй танилцуулах санаатай л дээ шүү дээ. За залуусаа дөрөвний асуудалтай бууцаад орцгоё доо. Юу болоо? Эвдэрч юм. Үгүй дээ. Тамара Антоновна нэг юм хэрэг гараад байна л да. Танд үйлчилж чадахгүй нэ. Бидээс машиныг авгаж хэлсэн. Шинэ хөндөх юм хаа. Тийм байж. Хүлээгээд байж тээ. Өдөр ирэх тусам амьдрал улмал сонирхолтой болоод байх юм аа. За. Нэгэн тэгж тушаасан юм бол тэрүүгээр нь л болохоос. Тамара Антоновна, танд машин мөрөд хөө. Зүгээр дээ.
За шууга төрөнд орчлоо. Явцгаах уу та. Арай болоогүй нэ. Боллоо. Одоо хөдөлцгөөе. Хонгор минь энд ямар сайхан юм бэ? Юу сэтгэлээ чинь заваа хэл л дээ. Юу таалагдахгүй вэ? Аа? Ажилтай боллоо. Байртай боллоо. Энд бүгд байгаа. Мөнгө авсраад өгч байна. Одоо тэгээ ямар вэ? Намайг ерөнхий захирал болохоор орлог захирал болгоно руугаа мó. Боловсролгүй хүн болохгүй штэ. Хонгор минь чи ч гэсэн мэржлийн сургууль дүүргээгүй хүн штэ. Тэгээд чи тэр суун гээд байгаа суудал чинь зүү зэрэглээ болоод замхарчхаж мэдхэл идэм. Тийм үү? Эзнэ дахиад нэг хэлээд гэж. Хүмүүс л тэгж яриад байна л штэ. Хэлж болох эсхийг ч мэдэхгүй юм. Зүгээр дээ, хэл. Аа бобок. Бараг найдваргүй байгаа гэдэг яриа гарчихсан байна лээ. Тэгээд Тэрнээс гадна Тамараг том бобок өөрөө өөдөн татна гэцгээж байдаг шүү. Бэрээч гэж үзэн ичиж айж суудгаа болиё гэж бодсон бол өөрийн чинь хэрэг явдал юугаар яаж төгсөх нь ойлгомжгүй л байна да. Тэгэхээр ерөнхий захирлын суудал зүүдлэх арай л эрт биш үү? тийм гэж юу? Наад юм байж. Ийм л вэ? За яах вэ? Ямар амтны юм утгагүй юм гаргадаг байна. Хэмэд хэвдээ санаач шаазгаал чихэнд минь тэгж юмсан дээ. Тэгээ шаазгач ингэж юм бол тоо. Уурах юм ямар сайхан юм бэ? Уурах юм. Яваад эргээд ирэхэд хэрэг хугацаа ордог юм бол доо. 2 цаг 30 минут. Усан онгоц руу яваад өгцгөл. Хэдүүлээ одоохондоо чөлөөтэй гэсэн үг ээ. Тэгээд яах вэ? Явцгаая. Юм боцороо толгой ирж үзлээ. Хэрэгтэй хэрэггүй юм толгойн гашлах ямар хэрэг байна да. Зүгээр марчих. Одоогийн хүмүүс дугаасаа гарахгүй авир байх штэ ямар. Федасийн өмнө айл хүтэж толгойг нь эргүүлж байгаа нь илтэй штэ. Энэ бол тэрний төлөвлөгөө. Би бүр мэдрээд байна. Намайг хүн гэж тоохгүй байдаг шүү. Өөрийнх нь эсрэг үг хэлвэл ураг төрлийн холбоотойгоо зарлахад тийм юм болвол бүх хүн гэр бүлийн чанартай маргаан төдий юм байна гэж бодно штэ. Энд дотож гин харанхуй бүдүүлэг хэрүүлийн хойноос хөөцөлтөн банкны ажилтан байж болох уу? Одоох. Хаачих нь. Би тэгэл хэрүүл жамтан болчихж үзээрэй дээ. Чамтай чухал юм ярьж болохгүй юм аа. Надтай юу? Харин чугүй шүү. Дуртай сэдвээр ярьж байна. Чухал ярианы тухайд бүр ярьдаг. Гайхшилч чинь баг гэж мэд. Тийм гэж үү? Тэгвэл ямар нэг чухал яриа эхлэх гэхдээ. Хамтдаа явцгаая гэх хөөж. Очих газар маань нар дэнсэн сайхан нутаг байгаа. Явцгаая л да. Сайхан амарч тайвшир. Итгэл санаач тайван болсон дараа яах. Хүсвэл санхүүжийнхээ ажилд болцоод орно үстэй. Бүх зүйл тийм амар хэлбэр биш ээ. Хаслбар худалдаж яваад гүйцээ шүү дээ. Эцүүсэд байх юу байна да. Хамаараа 2 сарын дараа бүх юм өөрчлөгдөж шүү дээ. Тэр дүү охин чинь ивент итгэжтэй хамт харилцаад өгөх үстэй. Хөв тавилангаа дагаад явал та. Цавц хаан хүлэг унсан үлгэрийн хан хүүтэй хамт яв.
Хоёулаа анх яаж танилцж байснаа санаж байна уу? Салют кино театрт уу? Урлагийн фестивалийн хүрээнд уралдаанд тоглолт болж байж билээ. Тийм ээ. Чи намайг гойсаар байгаад хөвдөг зоогийн газар руу дагуулж явж билээ. Пургас гэж. Гэтэн чамайг тэгж их буусан нэг л санахгүй байх чинь. Хэл сураггүй алга болоход чинь толгойд минь живи гэдэг тэнэг бодол хүртэл орж ирж байсан шүү. Тэгээд Пургас руу хурч ирсэн. Намайг юу зогсоосныг мэдэж байна уу? Бохир завхан ус юм шүү дээ. Хөвдөг зоогийн газрыг орой хаалгаа барихаар нь ус руу үсрээд нөгөө зогсоол хүртэл сэлж үлээ. Хүнтэй суугаад тэр усан онгоц руу очихоо бүр хэлсэн болсон да. Ингээд байна. Танаа дүү охин Ягав Надежда. Нэг тань харагдаад байх юм. Чи янзын минь үзээд байна уу? Би үдээ. Тийм ээ. Тэр нь л яаж харж байсныг чинь би анзаарсан шүү. Надежда руу. Тийм ээ. Зүгээр тань харагдаад байсан юм аа. Чи хардаад өгнөд. Хардахаар барах уу? Эмэгтэй хүн хардвал юу болдгийг мэдэхгүй л байна да. Манад очсон. Тий явцгаая. Усан онгоцыг зогсоо. Арай хол байна да. Ерөөсөө хүнээс тайван гойцгаая. Оччихлээ болох нь тэр. Заав гинэ. Аврах цагирч байсан яах вэ? Аврах цагир гинэ. Би одоо. Одоо. Болчихлоо явцгаая. Аврах цагир алга. Эрэг рүү явахыг зөвшөөрсөн. Хаачих юм бэ? Чи юу ч хэлсэн. Үннийг хэлсэн. Хайртай өсгөө маань зөвшөөрсөн. Гэхдээ бодлоо өөрчилчихвэ гэж айж байна гэж хэллээ. Тэгээд бид ч гэсэн хэрэггүй. Би ихтэй нэрсэн юм чинь. Вовко нэг л дөрсгүйт гээд байна да. Сургуульд байхыг ийм замтай хүн дээ заадагч. Хаанууга бол Харин л дээ. Шүмбэг сонгоцсон суусан болж таарлаа. За яваад ахмадаас асуугаад ирье. Дооцно Олег Петрович. Дууцаа хаалга хаа. За. Нөөс суучих. Яаж байгаа чи? Банкнаас хөөгдмөр өгөх. Хөөсөн чадсан шүү. Чи намайг мэднэ. Эдгээр банкны дотор тамхи татчих гэж өчнө хэлсэн дээ. Хэдийг хомслаа. Иннээс болсон юм би. Юундаа хашгирсан болоо гэж гайхаад байлаа. Аль хэдийн олоо сонсчихсон уу? 100 ногоон штий сүржимжиг нь. Санжив. Банкны дотор хаасайг үнэ чихнүүд байдаг юм. Ойлгож байна уу? Нэг их биштэй Олег Петрович. Мөнгөний тухайд нэг бол дэндүү баг, үгүй бол дэндүү их гэсэн хоёрын янз л байдаг юм. Би залуухан хүний сонирхол татсан бүсгүй. Мөнгө хэрэгтэй байна штий. Амьдрал маань сайн түүхнээг байна. Тань шиг тийм амар баригдахгүй дээ. Би чинь бие даасан. Яхаа мэддэг үсгэ. Үл тоомсролж байгаа юм л дээ. Тэгж л бай. Таня. За Олег Петрович. Банктай холбоо бэр. Яглаар юм байна. Афаны хэлмэрийн сахилгад зөрчсөн гэлгэр арга хэмжээ авах гэ. Авч юм юм. хэлээд. Алексеевна. Нэгтлэн Алексеевна доод говьц. Мэдлээ. Хэрэггүй юм хэлээд Олег Петрович. Юу гэж бовтлаад байгаа юм бэ чи? Юу ч гэсэнгүй. Түлгэл цээжилсэн. Сайн дурын уран сайхан ч болдгийм үү гэж.